За. Ер нь бол олон улсын одоо энэ судалгааны байгууллагын гаргадаг авилгын төсөөлийн индексийн үзүүлэлт бол яг манай улсын хувьд урагшлахгүй байгаа нь мэдээж одоо энэ судалгаанд оролцож байгаа оролцогчдын авилга их байгаа гэж одоо төсөөлж байгаатай шууд хамааралтай. Гэхдээ довчхондоо бол одоо манай нийгэм одоо бүх зүйлийг дабл стандарт авилга байгаа гэж ер нь бодож үнэлж байгаа. Гэтэ энэ байдал одоо бидний хөгжлийн үзүүлэлт, амьдралын чанарч гэдэг юм уу, цаашлаад одоо энэ харилцан итгэлцлийн асуудлыг илэрхийлж байгаа гэж бол хувьдаа үзэж байгаа. Ер нь гэхдээ яг одоо энэ авилгатай тэмцэх газрын тайлан харахад бол улсад учруулсан бас хор хохирлыг энэ 6 жилийн хугацаанд бол барагдуулсан тоон үзүүлэлт бол өссөн байгаа. Мөн энэ 5 иш ажиллагаа бас хэрэгжиж эхэлснээс хойш бол баггүй үр дүн бол гарсан гэж харагдж байгаа. Гэтэ нэг зүйлийг бас манай энэ авилгатай тэмцэх газар бас мэдлэгжүүлэх, мэдээллийг бас ойлгуулахгүй бол авилгалыг бууруулах ажил бол зөвхөн авилгатай тэмцэх газрын ажил гэж бас буруу ойлгоод байдаг. Энэ өөрөө бол одоо мэдээж хууль тогтоомж хатуу хэрэгждэг байх, ил тод байх. За бас нэг чухал асуудал бол энэ шүглүүлэгчийн тухай хууль одоо бас яаралтай батлуулж хэрэгжүүлэх шаардлагатай. За мөн одоо энэ эдийн засгийн өсөлтгээ түрүүн бас гişүүд хэлж ирсэн. Эдийн засгийн өсөлт өөрөө сайжрах тусам энэ авилгалын индекс өөрөө буурах бас боломж үүсдэг. Мөн одоо бид нар тулгамдаад байгаа нэг асуудал бол энэ төрийн албан агчдын иргэдэд үзүүлж байгаа энэ хүн сурталыг одоо бас бууруулах, иргэдийг мэдгжүүлж чадахжуулах энэ ойлголтыг өгөхгүй бол ганцхан нэг байгууллагын одоо энэ асуудал юм шиг ингэж ярьж байгаа нь бас зарим гişүүд ч гэсэн бас яг тэгж ойлгоод яваад байгааг бол засаж залруулах хэрэгтэй. Тэгэхээр авилгалын хэрэг энэ нууц далд байдалд хийгддэг эрх бүхий албан тушаалтнуудтай холбогддог учраас энэ язгуур үндсийг бол таслан зогсооход бол зөвхөн энэ авилгалтай тэмцэх газрын нэг байгууллагын одоо ажил биш юм аа. Тэгэхээр түрүүний хэлснээр ер нь засгийн газар, яам агентлаг, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага гэл иргэд хүртэл энэ олон нийтийн энэ оролцоог одоо хангаж ийж яг энэ авилгалтай тэмцэх асуудал бол буурах юм аа. Тийм учраас одоо энэ улируулан сонгох асуудлыг бол дэмжиж байгаа. Эхлүүлсэн ажлыг 6 жилийн хувьд одоо хугацаанд юу хийх ёстой, хаанаас эхлэх ёстой, ямар одоо дүрм журам хуулийг одоо сайжруулснаар энэ ажил буурах ёстой вэ гэдэг ажлаа сайн ойлгоцсон хүний хувьд одоо өшөө цааш нь хэрэгжүүлж бэхжүүлэхэд онцгой анхаарах одоо ийм хэрэгцээ байгаа учраас дахиж нэг шинэ хүн сольж дахиж тэр хүнийг одоо ажилтаагаа танилцаж жигдэрх гэсээр байтал бидний авилгалын асуудал буурахгүй байх юм эрсдэл байгаа учраас одоо энэ улируулан сонгохыг одоо миний зүгээс дэмжиж байгаамаа гэж хэлмээр байна. За баярлалаа. За Сүхбаатарын Эрдэнэ болт гишүүн асуу.